Сайхан үйлчж байна уу? Сайхан. Дүү сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Монголчуудын оюун санааны хөлгөн их тоглоом гэж. 13-аас 14-р зууны үед Персээс орж ирсэн гэж зарим нэгэн судлаач нар үзэж байгаа. Баян хонгор аймгийн Эрдэнэ цогц сумаас олдсон шатрын чулуун дурсгал гэдэг газар ба шүү дээ. Тэрний олдвороос ингээд үзэхээр бол 3000 жилийн тэртех олдвор. Тэр цаг үеийн өөрөө юу юм бэ гэхээр манай өвөг хүнөвчүүдийн цаг үетэй бол дүүцэн. Би бол тэр сурвалжт бол их үнэмшээд байгаа юм. Ер нь бол одоо ингээд дэлхийд дээр нэг шатрыг бол нэг энтхэг Персээс гаралтай эсвэл монголчуудаас үүдэлтэй хийвэл нэг маргаантай ч гэдэг юм айл нэг талд нь шийддэг үл ингээд явж байна. За яг ийм цагт дор бол эртний хүнүүчүүдээс үүсэлтэй гэвэл илүү их ортой юм шиг уран бүтээлч миний хувьд бол бодогдоод байгаа юм. За хүнүүгийн төрөвгийн одоо булчнаас бол хөлөх тоглоом болцсон. За энэ бол яг шатар гэж хэлж болохгүй боловч за ерөнхийдөө хөлөх тоглоом буюу талбар дээр одоо бодлого өрсөлдөөнийг бий болгодог юм тоглоом байжээ. Энэ одоо монголчуудын эртний үг юм а гэж ингэж үздэг. Гэвч хүнүүгийн эзэнт гүрнээс хожим 5-600 жилийн дараагаар одоо энтхэг шатар үүссэн гэдэг одоо түүх бий. За энтхэд үүссэн шатар бол ахаад нэг хэдэн зуун жилийн дараа Персээр дамжаад Монголд ирсэн гэж одоо ийм үзэлтэй. Монголчууд эртний нүүдэлчдээс шатраг аруултаа байж магадгүй гэдэг таамаглал тасраагүй. 13 дугаар зууны Перс хятадын сурвалжуудад Монголын тухай ярихдаа за монголчуудын шатар тоглох нь цэрэг засах мэт гэж одоо ийм үг байдгаа гэж ингэж үздэг. Энэ нь юу гэж яах вэ гэхээр зэрэг улс орны бодлогыг засахдаа шатар тоглох мэт одоо ингэж хийдэг үндэстэн байжээ. Шатрынх нь одоо ерөнхий баримтлал нь цэргийн зохион байгуулалттай тулааны талбарт хэрхэн одоо бодлогыг олон давхар хийх вэ гэдэгтээ үндэслэсэн ийм одоо үндэсний уламжлал соёл сэтгэлгээг харуулж байна гэж ингэж үздэг. Одоо Монголын хамгийн анхны төрт улсыг хүнүүчүүд үүсгэсэн гэдэг дэлхийг ярьж байна. Гээгэлч хүртэл хүн төрөлхтний түүх дорноос монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд төр байсан юм. Төрөөн цогцлоож сая 100 олон ард түмэн болдог. Түүхэн бичдэг гэж бодохоор анхны төрт улс бол одоо хүнүүчүүд байсан. Тэгэхээр тухайн төр улсын чинь хамгийн хүчтэй байх асуудал цэрэг дайны одоо стратеги буюу одоо тэр батлан хамгаалах асуудал дээр их анхаарах болчих. За эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр нэг ийм гаргалгаа гарч ирээд байгаа. Бид нар ингээд монголчууд бол энэ 5 хошуу малтайгаа ингээд өдийг хүрсэн. Биднийг энэ 5 хошуу малтаас салгах юм бол бас Монгол гэдэг утга юу н алдагдсан шүү дээ. Энэ дунд нэг 3 бод байгаа юм. Тэмээ, морь, үхэр. За гэтэл шатрын чинь одоо хөлөгний одоо гол одоо хоёр талд байгаа юм бол тэрэг байгаа байхгүй. За тэрэг гэж бид нар нэрлэж байгаа. Үхэр тэрэг. За энэ бол үхэр тэрэг байсан. Тэгээд дайн байлдааны үед бол тэр үхэр тэрэгэн дотор бид нар хүнсээ. Ерөөсөө дайны үед бол хамгийн чухал нь хүнсний асуудал. За тэгэхээр тэр хүнсийг бол одоо тэр үхэр тэргээр тээж явсан учраас за ингээд шатранд бол тэр тэрэг гарч тийм ээ. Тэгэхээр хүнсээ ингэж байрлуулна, хүнсээ ингэж бод. Тэгтэл тэрэгний нүүдэлч өөр юм шулуун байгаа. Тийм. Ягаад гэвэл хүнсийг бол одоо бартаа замаар авч явахгүй. Аль болохоор шулуун эрсдэлгүй газраар авч явна гэсэн нэг тийм сэтгэл зүйн логик гарч ирж байгааз. Тийм байна. Гэхдээ тэрэг өөрөө шатар тоглоход бол маш их хүчтэй шүү дээ. Та мэдчихэж байгаа тийм ээ. Тий. Тэгэхээр тэр хүнс өөрөө байж иж хүчтэй байна. Гэтэл чи одоо манай монголчуудын 13 дугаар зууны дайн байлдааны нэг тактикэн тэр нөгөө талынхаа цэрэг дааштай хүнснээс нь салгадаг. Энийг тактик байгаад байгаа шүү дээ. Тэргийн төрүүлж иддэг. Тий одоо тэр тэрэг төрүүлж идэх гэдэг чинь ерөнхийдөө хүнснээс нь салгах. Одоо нөгөө цэргийн хамгаалтгүй болгож байгаа юм. Яг тэгээд тэр хүчийг тарамдуулж байна. За тэгвэл тэрэг өөрөө ийм том. Жоо явцын дунд бол тэр үхэр нь хасагдаад тэрэг гэд нэрэгдэл гэж байна. За дарааг нь бол одоо морь. Морь бол өөрөө мортон цэргийн асуудал. Тэ маневр сайн хийдэг. Нуугдаж, отож, тийм ээ араас нь довтлох буюу одоо хамгийн одоо бэрхшээлтэй газруудаар мориор давдаг. Морин цэрэг бол өөрөө тулааны бол хамгийн том хүч. Гэвэл одоо манай морины нүүдэл маань юм өрөөлдөж буюу хялбархан ойлгохгүй тэр нүүдлийг дараагийн тэр өрөөлдөх нүүдэл яаж ч ухарчч болно.
давшиж болно. Бас бултаж болно. Гэт юм ингээд маш их олон үйлдэлийг морины нүүдэл өөрөө хийж байгаа биз. Тэр цэрэг дайны одоо стратеги, тактик, маневрт маш чухал болж морь бол маш сайн маневрлж чадж байна гэсэн. За гурав дахь нь бол одоо маань тэмээ. За тэмээн дээр бол одоо тэр цэрэг дайны тулааны үед бол одоо маш том хингэрийг харангийг тавьж одоо нүдэж за өрсөлдөгч одоо талдаа сэтгэл зүйн дайралтыг өгдөг. Мөн өөрсдийн дайчдын тэр зүрхний цохилт пульсийг өндөрсгөж тэр одоо омог бардам тулдах тэр зориг зүрхийг хүч нэмдэг. За нөгөө тал дээр тэмээ маань өөрөө нүүдэл нь өөрөө хөндлөн явж байгаа шүү дээ. Тий. Нэг ёсны ромтж байгаа шүү дээ. Ингээд яг өөдөөдөөс ингээд хараад л тулддаг. Мэдээж эндээс харах юм бол хин их олон тоотон ялах магадaltaй. Тэрийг задлж байгаа байхгүй юу? Тэр тактикийг тэмээ өөрөө хөндлөн нүүлтээр. За тэгэхээр бол энэ өөрөө яахын аргагүй монголчуудын оюун санаанаас байлдааны тактикийг гаргаж байгаа арын шин сэтгэлгээ болчихж байгаа. За тэгэд дөхөөд ирэнгүүч нэг чухал дүр төрх байгаа шүү дээ. Брис гэдэг. Энэ хүнүүчүүдээс энэ шатар үүсэх юм а гэж үзэх юм бол морины хөмөлдрөг худраг гэдэг байгаа шүү дээ. Тэрний одоо ингээд дугуй уулзуур дээр хийсэн тэр чимэглэл дээр энэ брис гэдэг нэг бэлэгдлийн амтан байгаа. Тэгэхээр брис бол өөрөө далавчтай, луун хүзүүтэй, амтай магадгүй гал гарахыг ч үгүйсэхгүй. Лууны эхлэл байхыг үгүйсэхгүй. Луучин бол одоо монголчуудаас гаралтай гэдэг энэ олдруудч илтгэхэд байгаа цагт орол. Тэгэхээр тэр брис бол өөрөө бүх нүдлээ тийм үгүй. Нэгээр нүүн, баруун тийшээ, зүүн тийшээ, хоошоо бүх тэмээний нүүдлэр. За арай л морины нүүдлэр нүүхгүй те. Тэгэхээр энэ бол жанжин гэсэн нэг тийм одоо тэр стратегийн гол одоо ноён нуруу. Дайны талбарт бол жанжин гэсэн үг. Жанжин гэсэн үг. За мэдээжэр бол хан. За эсвэл эрдэнэ банч гэж хэлж болно. Хизээч Монгол хаан дайн тулаандаа ингээд. За жишээ нь урд талын түүхэнд байдаг шүү дээ. Өөрөө ордондоо үлдчихэд цэрэг занжтай уулждаг. А Монгол хан, Монгол одоо ноён бол өөрөө тулаандаа тулааныхаа талбар дээр очдог. Гэхдээ тэрний эрх ям байр суурь нь бол одоо тэр синтигээр илэрхийлэгдээд тулааных өөрийнхөө яг өмнөө байгаа юм шиг харж нөгөө төлөвлөсөн стратеги хэрхэн биелэлээ олж байгаа хэрвээ тэр бүтлгүүтгэд дараагийн төлөвлөгөөнд орох шийдвэрийг өгж идэг учраас ингээд бэрсний хажууд байж гэнэ гэж би зүгээр уран бүтээлж байгаа гэж бодож байгаа шүү. За тэгээд урдуур нь бол одоо бидний ярьдгаар бол хүүнэр Монгол шатарт бол одоо цэргүүд байж байгаа тийм үү? Тэ явган цэрэг. Явган цэрэг. Явган цэрэг өөрөө маш их золиослог шатрын нүүдэлд бол их золиосомж явдаг шүү дээ тийм ээ? Тэ. Нүүрний хамгаалт бол. Хамгаалт болно, золиослогдно. Тэгвэл нэг гоё логик байгаа. Шин цэргийн карманд генералын погон байдаг гэж байгаа шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан шатарт хүү явж байгаа цэрэг явсараад бэрс гардаг байхгүй. Бус нь л гарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө хүнүүгийн үеийн арвтын системийг илэрхийлж байгаа байхгүй. Энэ Монгол шатар нүүнэ гэдэг болвол өөрөө хүнүүчүүдийн байлдааны тактик стратегиэс энэ өөрөө хожимо бидний нүүдэлчин сэтгэлгээг барьж явах оюун санааны гайхамшигт өв юм а гэж. Энэ шатар одоо таны хэлдгээр тэр Баянгороос олдсон гэдэг шүү дээ. Тэрийг бол 100 буудалд Монголоос үүссэн байж болохын манай Монголын эрт шатрын одоо эрдэмтэн нотолцсон юм бэл. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Тэгээ одоо энэ нэг та битэрийн сая өөрөг тавьдаг бол 64-т буюу энэтхэгээс гаралтай гэж. Тэгээ энэтхэгч нь одоо хүн гүрний тэр 100 буудалтаас одоо хэлбэршүүлсэн байдлыг авсан байж болох юм а гэдэг ийм гаргалгааг манай салбарын эрдэмтэн дэвшүүлж тавьсан бэл. Одоо эн чинь бол гайхамшигтай өв шүү дээ тий. Жишээ нь би одоо ингээ өнөөдөр өөртөө ингээд шатар үрж яхад хийцлийн хувьд үнэхээр одоо юм сэтгэл татам одоо нэг нүнжиг гэх юм ингээ тоглоход хүртэл нэг тийм би одоо ингээ бодож байхгүй энэ чи ямар металлаар ямар хийцэлээр чи тэр тухайг нэг жоох тодруулаач. Монголын даргачуудыг бол гадны улс орнууд юу гэж хардаг вэ гэхээр болох бүдүүлэг гэдэг. Бид нар бол Монголын даргачууд бол тийм биш ээ. Бид нар дэлхийн живэлрийн төвшөнд бол бүтээгдэхүүн хийж чаднаа. Та нараас бол дутхгүй гэсэн статусыг бас харуулах зорилготойгоор энэхүү яг дэлхийн шатрын холбоо буюу ФИД-ийн стандартаар Монголд анх удаа бүтээсэн. Дээрээс нь цул алтаар
Тэгээ ягаад алтаар хийсэн шалтгаан гэж бас байна. Ханшин үл алдах гэж нэг юм байна. Одоо алт бол өнгөрсөн 8000 хүн төрөлхтний 8000 жилийн түүхэнд нэг ч удаа ханшин унаагүй цорын ганц металл буюу төлбөрийн хэрэгсэл. Үүгээр юу хэлж байгаа гэхээр хойшид мөнх хадгалагдана. Хизээд үн цэнэ алдахгүй гэсэн. Үн цэнд нь илүү их анхаарсан. Энэчээс нэг онцолж хэлэхэд нөгөө үнэт металлаар хийсний давуу тал нь хийгээд нэг 5 сар болж байна. 5 сар арай хүрээгүй. 5 сарын хугацаанд материалын өртөх нь 49% өссөн. За. Нөгөө алтны олон улсын зах зээл дээр ханшин өсгөр. Чи би өсгöd байгаа юм шүү дээ. Зүгээр байж хатаад өөрөө өсчихсэн юм байна. Анхны өртөх нь юу н хэд болсон бэ? Нэг 2 тэрбум орчим. Сүүлд тооцоход энэ чинь нөгөө одоо зөвхөн алтны тухай ярьж байгаа шүү дээ. Хашин нэг тусдаа үнэтэй. За модон нэг тусдаа үнэтэй гэх мэтчлэн нөгөө өртөг үн ажилчдын хөлс мөс гэдэг орн тийм ээ. $1 сая гарan болчихж байгаа байхгүй юу? Одоо татвар босон хийцийн хөлсүүд ороод гэтэл энэ өөрөө дараа жилүүдэд ирэх 10 жил $2 сая, $3 сая ингээд дэше өсөд явах боломжтой. Монголын уламжлалт чадрыг тэр дундаа монгол хүний бүтээсэн чадрыг дээд зэргийн танс өгөөд гайхалтай зөв тэгээр одоо хийж үлдээх одоо юм зорилго бол энэ хаадын чулуугийн нэг зорилго юм. Өөрөөр хэлбэл монголчууд бас шатартай шатрын соёлтой за монголчууд орчин үеийн шатрыг ийм үнэт зүйлээр ийм төвшөнд хийж ингэж одоо бусдад гайхуулж болж байна. Монголд урд өмнө нь ийм шатрыг хийгдэж байгаагүй. Цаашид одоо хийхэд ч нэмбэрхтэй. За мөн одоо дэлхийн хаанч одоо аваач тавихад нүүр бардан байх урлал болоод тэгийн одоо жишээ нь дээд зэргийн одоо гүйцэтгэлтэй ийм зүйлийг хийсэн нь энэ цагт Монголын одоо гар урчууд соёлын хувьд бий болж байгаа нэг үзэгдэл юм аа. Дэлхий дээр ийм тансаг, ийм нарийн, ийм өндөр зэндааны шатрыг Монголоос хийгдлээ, Монголын урчууд бий болголоо гэдэг цууд уйлааны нэгээс болох юм аа гэж найдаж байгаа. За саяны ингээд та хоёр тэр өөрөг тавьсан энэ хөлгийн шатрыг маань ер нь хүмүүс хэр мэдж байгаа вэ? Та ямар нэг үзэсгэлэн гаргасан уу? Эсвэл одоо олон улсын тавцсан энэ өв соёлоо хэрхэн одоо гаргая гэсэн бодолтой байна? Ямар аргачлалыг та бодож байна? Уран бүтээлч хүмүүс бол яг ч юм хийдэг вэ гэхээр хадгалах гэж биш мэдээж зарж борлуулж тухайн худалдаа авж байгаа тал таалагдах гэж хийдэг. Орчуудад нэг эго байдаг. Бид нар энийг хийж чадсан шүү. Бид нар ийм уран бүтээлүүд гаргаж байгаа нь энэ бидний чадвар шүү гэж одоо тунхаглаж байна. Монгол улстай тамгалж тэгээ орчуудын чадварыг харуулахын тулд стандартыг гаргаж ирсэн. Бидний нөгөө манай даргачдын өмнөх цаг үед гаргасан алдаанууд юу байсан гэхээр манай монгол шатрыг аль ингээд луутай ч юм уу одоо мөр бүлгүүлж байгаа хүүхдтэй ч юм ингээд уран сэтгэмжээр ингээд ямарваа нэгэн зүйлийг хийждэг те. Тэгээ нөгөө дэлхийн зах зээлд гарч чаддаг. Жишээ нь ноёны өндөр хэд байх хэвтэй олон улсын стандарт нь. Бид нар ингээд хүүний буюу энэ тоглоомынхоо доор металлаар хийчихье гэж бодохгүй. Тэгсэн ч үгүй юм байна. Заавал дуу сарниулагч буюу зөөлөвч доор нь байх хэвтэй юм. Одоо жишээ нь ингээд дуу гаргаж болохгүй нь шүү дээ. Тэгвэл эсрэг талынхаа тоглогчийг сатааруулж болтгоо. Одоо харизм үйлдэл нь нөгөө хүнтэй түүгэлж болох. Тэгээ олон улсын стандарт нь бол заавал доор зөөлөвчтэй байх хэрэгтэй. Тэгээд нөгөө ноён жишээ нь 9.5 гэдэг ч юм уу, нүд нь одоо 4.5 гэдэг ч юм уу харьцаатай. Энэ нөгөө хүний одоо харааны төвшөнд хүртэл тааламжтай байдаг юм. Хит жижиг болчохоор тоглоомуудаа андуурах, хит том болчохоор ялгаж чадахгүй байх гэх мэтлэн дүрслэн хит уран яруу болчих юм бол нөгөө хүнийхээ бодхон ухаанд нөлөөлт юм байна. Тийм учраас олон улсын стандарт бол ерөөхдөө юм цулгай бүх хэмжээсүүд нь нарийн хийцэл нь өөрөө тодорхой адил хэв шинж багтай байдаг юм. Манайх бол нэг стандартын дагуу хийснээр яг энэ бол олон улсын стандартыг хангасан тоглолтын шатраа. Ёстой нэг үнцийн тэл болж. Би гэхдээ сая өөрөө чи яринаас ингэж ойлголоо. Энэ бол шатар бол ер нь өдөртгөл юм байна шүү дээ. Ер нь зүгээр хөгжмөр ачиг байхгүй. За тэгээд ингээ одоо харин дараагийн төлөвлөлтөөр бол одоо яг Монгол шатраа хийх гэж байгаа юм шүү дээ. Тийм энэ 64-өр ер нь бол анхаарлыг татаад таны дөрөвний хэлдгээр тэгээ Баян онгороос олдсон 100 буудалт яг Монголын хүннэг үеийн алдараар яг монголчуудын өв соёл гэдэг бид нар дэлхийд гаргахаар бэлтгэж байгаа байхгүй.
би бол сая тантай ярьж хат бодож байсан бол энэ оюуны нэг баялаг гэж юм байна те. Хизээч үл дуусах, үл шавхагдах. Харин энэ баялаг ингээд өвгдөөс ингээд бидэнд тээгдээд одоо харин бүр цаашаага тээгдэх ёстой нэг юм гайхалтай баялаг байна. Тэгээ энэ баялагаа болохоор бид нар биет болон биет бус өв гэж нэрлээд байна л та зүгээр. Биет талаасаа гэж харах юм бол одоо ингээд та бүхний уралсан хөлгөн тоглоом байна. Бас биет бус гэж үнэлэх бас нэг шалтгаан байна. Энэ оюун санаа буюу яг тоглох мөчөд илэрж шүү дээ. Зөвхөн тэр сэтгэлгээгээр дамжиж бас суралцж болдог тийм ээ. Энэ сэтгэлгээ бол өөрөө биет бус өв юм. Тэгэхээр биет болон биет бус үеийн цогц нэгэн сайхан гайхамшигт өв болвол шатар юм байна. Тэгээ энэ сайхан өвийг оюунлаг ард түмний билгэд болсон энэ бүтээлийг хийсэн одоо танд бас их баярлалаа гэж байсан хэлмээр байна. Надад яг манай дээр чинь 70 гаруй дарагчид байгаа. Тэгээ манай мастерууд байна. Манай их загварын зураачд байна. Манай дизайнерууд байна. Эдгээр маань одоо нүдэнд харагдахгүй ч гэсэн манай нөгөө дарагчид зөвхөн энэ шатрыг 20 гаруй дарагчид нийлж бүтээсэн байна. Жишээ нь одоо Монгол улсын хэмжээнд эртний шатар судлалаар 4 доктор байдгийг нэг нь Бацраг доктор ажилласан байх жишээ. Өө ямар мунд. Тэгээ энэ дээр бол маш олон хүний хөдөлмөр, хүч, оюун санаа одоо авьяас ур чадвар шин гэсэн. Ингэж бүтсэн зүйл байгаа. Баярлалаа. Тэгвэл тэгээд бас танаа хамт олонд монголчуудын сайхан үнэт өвийг хийж бүтээж, үлдээж байгаа хооч үедээ бас өвлүүлэн үлдээж байгаа уран дарахчул, мэрэгэн ухаантангууд бодож сэтгэдэг одоо уран бүтээлчнэр гэж хэлээ шүү дээ тийм. Энэ уран бүтээлч та бүхэнд их баярлалаа. Тэгээ та бүхэн ирж байгаа энэ гал улаан морин жилдээ уран бүтээлийг онгод хэмэр баялаг үнэт зүйлээр угтаж сайхан шинэлэр хэмээн хүсээргүй. Баярлалаа.